Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг ярь мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлгээ хэллээ. За энэ дугаараар эрвээхний талаар ярилцах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Зангацэг эмэн болон мянган найз амьтны дэлгүүр ивэнтдгэн ажиллаж байна. Студид хөтлөгч Зандаа Урна хоёр ажиллаж байна. За энэ нэвтрүүлэг маань НТV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Эрвээхий гэд нэг хэсэг жоохон шууглаа те. Тэгсэн. Энд чинь нөгөө Монгол хүчгээс чинь дэлхий мэлхий гэдэг чинь дэлэхээ мэлхий чинь минэхээ гэд хээ гэж дуустдаг хий биш. Ноо за. Тэгэхэд нэгэн тэгж юм чинь эрвээхэн зөв гэтэл дамжин сүрэнгуй яхав ингэхгүй нэгэнт дэлхий мэлхий гэх кирилл дээр тгээ бичсэн юм чинь эрвээхий болгочихё гэд 83 оны тэр журмсан тал дээр тэгэд санал болгоо оруулсан. Тэгээд нөгөө тэр дамжин сүрэнгуй одоо яг нөгөө дүрмээр бид нар чи явж исэн чинь яг бас тэхгүй юм байна те ийм юу гэж юм яг хий гэдэг нэг 2 3 ийм юм болохоос бусдаараа бүгдээр л хээ одоо хай ч юм уу те ингээд ийм юмар төгсөд байгаа хэвээрэж тэгээ эрвээхээ гэж буцаад эрвээхээ гэж бичээ гэдэг монгол бичиг шиг тэгээд буцаад эрвээх болсон байхгүй. Тэгэхгүй л энэ ч тэ алагдахын эдэргээд сонир болох нь шүү дээ те. Тийм юм аа сонир мэдээл. Яг үнэтэй аахай оохоо гэдэг угаас юм байгаа юм чинь алгаахай гэдэг те шармаахай сармаахай энэ төр гэдэг юм чинь яг тэр шигэ аахай эхэ гэдээ явчихгээд ингээд буцаад нөгөө эрвээхэй болсон ийм учраас баяртай байна. За тэгэхээр эрвээхэнүүд хайрц далавчны тэр одоо ингээд орж байгаа хайрц далавч энэ одоо хамгийн том биетэй шавжнуудын бүлэг гэхгүй том биетэй шавжнуудын бүлгийг хайрц далавч гэдэг чинь дэлхий дээр одоогоор 165 мянга орчим эрвээхэн зүйл бүртгэгдээ та. Тэгэхээр бас их том тийм бүлэг ууз. Тэгээд тэд зөвхөн хэлбрээрээ төдийгүй мэдээж өнгө зүсээрээ мөн өдрийн эсвэл шөнийн гэдэг амьдралаараа ирс ялгатай. Нэгд ор хамгийн олон төр зүйлийн эрвээхийг хэрэг үүсхийг хүсэх юм бол та Өмнөд Америкийн Перу ус очих хэрэгтэй. Тэнд хамгийн олон эрвээх байгаа. Эсвэл Индикийн Сикким гэд мууж байгаа. Тэнд очих хэрэгтэй. Тэнд хамгийн олон эрвээх байгаа. За тэгэхээр эрвээх шавж гэдэг чинь нийтлэг те нэг 6 хөлтэй 3 тасарсан биетэй одоо толгой цээж хөвлийгээд за тэгээ хос талвчтай. Үгүй шавж гэсэн ерөөсө бодогдохгүй байна те ер нь бол шавж л юм байна. Тий. Тэгэхээр эрвээх шавж яг тэгвэл 3 хэсэгтэй толгойтой цээжтэй хөвлийтэй 6 хөлтэй тэгээд бүр 2 хос талвчтай те. За тэгэхээр эрвээхэн арга ясна гаднаа байдаг. Дотроо биш. Их биеийн тэр гадна талын одоо хитиний бүрхүүлгээд энэ үүргийг гүйцэтгэж байгаа. Биеийг хамгаалаад тэгэхээр энэ дотоод эргэтнүүдийг тогтоон барьж байгаа гэсэн үг. Хөдөлгөөнд дэмжлэг үзүүлээд ингэ байждаг. Тэгэхээр бид нар ч юм болохоор чи ингэ төсөөл үзэсгүй бидний уушиг зүрх илэг тэрний дотор нь аргаас байгаа сте. Тийм ба сте. Уушиг зүрхний наан л байгаа даа тийм. Тийм билүү? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр эрвээхийн арга ясч гайхал юм л та нөгөө зөндөө олон бас цааш нь харуулж байгаа. Гэхдээ бидний нурам мурж. Тийм одоо солиорч тийм. Гэхдээ бидний үгүй чиний хэлж байгаа чинь нөгөө нэг юу байхгүй цохнууд байхгүй бүр гадуураа ястай дотор юм нь байдаг. Яс дотор байдаг шүү дээ. За тийм ээ. Би дотор бол байна. Шүдл илүү гарчод болоос тийм. Тэгэхэд эрвээх ч юм болохоор яг гадналтай байдаг нэг цохидна шиг. Тийм ээ. За эрвээхээ хушуутай. Тэ? Харж ирсэн. Энэ хушуугаараа цэцгийн балыг одоо шимдэг гэсэн үг, сордог. Тэгэхээр хатуу зүйл идэж чадахгүй гэсэн үг. За эрвээхийн амтлах мэдрэмж нь хаана вэ гэхээр хөлөндөө байгаа, хушуундаа байгаа, тэмтрүүлэндээ байгаа, далавчндаа байгаа. Хаасайгүй ингээд ер нь эрвээхээ тэр чигээр амтлах мэдрэмж нөгөө эргэтэнтэй гэсэн үг. Тэр гэтээ тустай тэмтрүүлэн үнрийг мэдэрдэг байна шүү дээ. Ингээд үнрийг. Энэ үү? Тийм, тэмтрүүлдэг шүү дээ. Тийм, эвэртэй шүү дээ. Тэрнгээр үнэр мэддэг юм уу? Үнэрлэн тийм. Харин хөл нь болохоор тийм хүртэх мэдрэмжийг ингээд үгүйс агуулж байгаа тийм. Далавч нь болохоор өнгөхээ бүхий тийм нэг хайрслаг бүтцтэй тийм үү? Зарим нь хортой учраас их тод өнгөтэй байдаг. Хортой. Эрвээх нь хортой шүү бас. Тийм. За. За мэдээж эрвээх чинь хүүдэн цустай юмтай. Тийм учраас биеийн дулаанаа нарны тусгалаар тохируулна. Хичнээн хүүдэн цустай ч гэсэн шүн даарч бэрсэн эрвээхээ бие халаах шаардлагатай болдог. Тэгэхээр булчингаа нөгөө сайтар ис халаавал нисэх хуртаа авч чадахгүй байгаа юм л та шүү дээ.
Тиймээс эрвэхэ өглөө нарны зүг ингээд мөлхөөд бие ингээд наран дээж дулаацуулж байгаа тэгээ нисдэг байна. Гэвч наранд ээж би хангалттай бүлээцэх үед далавч нь хит халчдаг гэмтэй. Тэгэхээр энийг байгаль хяа шийдсэн гэрих гой шийдсэн. Эрвэхэн далавч харахад бидний яг үс хумс шиг тийм юм мэдрэхгүй юм шиг харагдаж харахад зүгээр ингээ тий. Үнэн хэрэгтээ далавч нь тэр завсар нь хоёр төрлийн судал гүйж. Хоёр төрлийн. Нэг нь болохоор шавжны цус гемолимф цус нь гүйж. За тэгжээс нэр төвчлэр хангах юм байна. За. Нөгөө нь фермон үнэр ялруулдаг тийм судал байна. Ийм хоёр судлын нэг нь фермон ялруулна, нөгөөх нь цус гүйхнэ шүү дээ. Эдгээрийн тусламжтайгаар тэгэхээр яадаг бахна хит хаалсан далавч дулаанаа гадагшлуулдаг. Тэгэхээр суц нэг зөвүүн үүрэгтэй хоёлаа бас оцон шуу өдр дээр яриадсан шүү дээ. Тэ? Ягаад оцон шуу тэр одоо хөлгаар нь хөлдчихд хүмдэ гэдэг. Тэрэн дээр чинь нөгөө артерийн болон венийн суц чинь нөгөө гэдэг лөө нэг нь цаашаа нэг нь наашаа шүү дээ. Тэр хоёр суц нь хоорондоо маш ойрхон нөгөө байрлцсан гэдэг. Тэнгүүд хурж явахад нөгөө халуун цус нь буцаа ирж идэг ингээд нөгөө хөлддөг гэдээ ярьж тест. Задгаа эргэлтийн систем гэдэг. Тий. Тэр шиг л байна л да. Тэнцэнэ судал байгаа учраас тэгээд дулаанаа гадагшуулаад хит халахаас сэргийлчтэй байна. За эрвэхэнүүд бол янз бүр. Жишээлбэл өдөр шөнийн идэвхтэй эрвэхэнүүд хоорондоо тис хондоо. Мэдээж өдрийн идэвхтэй эрвэх бол далавчаа биеийнхэн дээр ингээд босоо хэлбэртэй хумдаг тийм үү. Ингээд цэцгэн дээр суудсан байгаар. Тийм шүү дээ. Шөнийн эрвэх болохоор харин биеийн дагуу. Тий, дэнгийн эрэх хэл гэж ярьдаг байсан юм байна. Тий. Тэгэхээр тэрийг хэдүүл анзаардаг байсан баг. Тийм байна. Маш ялгаатай юм нэр анзаардаг байсан шүү дээ. Тий. Далавч нь босоод өдрийн ирэхэд далавч нь хөвтөө ингээд суух байх юм бол тий. Биеийнхэн дагуу байх юм бол шөнийх. Тий, шөнийх бол жоохон царай муутай. Өдрийнх бол тий, өнгө зүсний хувьд бол өдрийн ирэхэд чинь нисч буй цэцэг шиг л байгаа шүү дээ. Цэцгийн дэлбээ шиг юм байгаа шүү дээ. Харин би бүр сонсохтой гоё. Тийм аз жаргал мэдрээд байгаа ягаад чинь тэрвэхэ гэдэг тийм л юм байна. Шөнөөрийнх бол хиндэ би гоё харагддгийг нав хин чарахгүй гэсэн шиг саарл бордуу царай муутай байдаг тий. За хэмжээний хувьд их ялгаатай бас. Аврах том эрвэхэж битг. Тэр нөө шуун далавчд Александр хатан гэдэг гоё нэртэй. Александр хатан гэдэг тийм шуун далавч эрвэх байгаа. Түүний далавч дэлгэх үед одоо чинь 27 см шүү дээ. Жалгаад хэлгээд тэрнээс илүүгээр нь тийм том эрвэхэг байна. Миний толгой 20 см байхгүй. Тэгэхээр би малгай өсөж суудсан тэнцгүйс тийм том далавч тэр эрвэхэг дэвүр хөвлж нүүрийг бүтэн одоо яах нь шүү. Чиний гараг 27 хаа тий. Харин хамгийн жижиг эрвэхэг бол Brefidium excelsis гэдэг өрн зүгийн бичил цэнхэр эрвэхэг юм байна. Дэлгэсэн далавч нь ихтэл энэ 2 мм л хүрэх юм шиг жижиг юм бүр. Юу харагдах юм уу? Тийм жижиг амтныг алган дээр тавьбал бараг л анзаардгүй өнгөрнө гэдэг байгаа шүү дээ. Хөрхи шумуулмуулга бодох юм байна та. За эрвэхээ нүд цагаан, шар, улаан, хүрэн янз бүрийн өнгөтэй байдаг. Эрвэхээ 2 нүдтэй. Гэхдээ мэдээж эрэг тэрэн дотроо өр нүц бүтцтэй. 2 нүд дотроо маш олон жижиг нүднээс бүрдэн нийлмэл нүд гэдэг нэг эрвэхээ нүд ойролцоогоор 60 мянга гэсэн үг. Тэгэхээр эрвэхээ бол яг үндэ 60 мянган нүдтэй. Хөөх ялаанаас их юм биш тий. За. Бяцхан нүд бүр нь энэ чинь яг 6 онцгт хэлбэртэй тий. Нүд бүрт туссан дүрс тархинд нь цуглар нэгтгэгдээд нэг бүтэн дүр зураг бий болдог. Өөрөөр хэлбэл одоо нэг мозаик гэдэг тий. Мозаик төрлийн нүдний хараатай. Тэгэхээр хит ягаан туяа энэ төрөг бүр маш сайн ялгаж чадна. Гэхдээ яг ийм нийлмэл нүдийн нэг онцлог нь хөдөлгөөнийг маш сайн мэднэ. Гэхдээ хөдөлгөөнгүй юмыг анзаарч чаддаг байна. Тэгэхээр зогсож байгаас илүү хөдөлж байгаа зүйлийг харж чадна л гэсэн үг. За ойролцоогоор нэг 3-аас 4 метрийн цаадах зүйлсийн өнгийг ялгадаг. Цаашаа бол ялахгүй мэн л. За үнэрлэх мэдрэмж нь бол маш сайн өгцсөн. Угаасаа тэр үнэрлэх мэдрэмжийн ачааллын хоол хүнсээ олж идэх юм ч тий. Хамар нь хаана байт юм бэлээ. Тэмтрүүлээрээ. Тэмтрүүлээрээ үнэрлэн шүү дээ. Тий. Ямар сайн за. Зарим төрлийн эрвэхээ үржлийн үедээ бүр салхин доор нь байгаа 7 км-ийн цаана байгаа эм эрвэхээний феромоныг үнэрлж чадна. 7 км-ийн цаана байгаа. Байж боломгүй юм тий. Одоо за би тэс квадрент бод дээр одоо манай офис байгаа шүү дээ. За ингээд сайхан ингээд суужсэн чинь тэр нэгдүгээр хороолт нэг эм эрвэхээ далавчаад ивэл намайг өөрийн дуутахад би тэгэл дуудлаа таа гэж болоод нэг миний одоо энэ юу гэдэг вэ эврийн тэмдрүүл ингээд наашаа цаашаа нохооны сүр шиг өдлөө тэгэл тийшээ явах нь шүү дээ. Тэгээд
жинхэнэ утгаараа хайрын жигүүрээр нисэн одд. Тэр хүртэл. Зүүн бод. Тэр холоос үнэрч байгаа юм чи ойртуулдаг бүр яг олоод очих юм байна л дээ. Ойртсон нэг тэмдэглэл нь яаж хөдөлдөг вэ? За, феромоны талаар дурдсаных Америк нэг Амстердамын, Голланд, Нидерланд те. Амстердамын их сургуулийн профессор Астрид Грот гэдэг нөхөр ба. Эрвээхийн феромоны талаар хийсэн тун сонирхолтой нэг судалгааг товчхон танилцуулъя. Эрвээхээ бүрийн феромоны үнэр тэр бүр адилгүй гэнэ. Зарим эм эрвээхийг тойрон бөөн эр эрвээхийн гэдэг уул нь эргэлд нисэж байгаа байхгүй юу? Гэхдээ зарим нь болохоор тэр эм эрвээхийг тоохгүй. Бүр тэр эрвээхэнд бүр огц тоохгүй, ойртохгүй байгааг тэр эрдэнтэн хараад гайхсан ба. Бүгдээрээ л тэр феромонд ингээд нэгдэх ёстой шүү дээ. Тэ? Үүний цаад учир феромоны анхлын сайхан үнэртэй эсгэд байсан юм байна. Сайхан үнэртэй феромонтой эрвээхээ бидний ойлголтоор бол одоо ингээд царайлаг. Харин тааламжгүй үнэртэй тийм феромон ялгаруулдаг эрвээх нь бидний ойлголтоор царай муутай одоо бүсгүй эрвээх байна. Тэгээ феромон тийм гоё байх хэвээр. Тэр нь тэгэхээр царайлаг эрвээх гэсэн шууд ойлголтыг нөгөө эрвээхэд нөгд юм. Тэнгүүч яг нэх гоёч биш нэх муухайч биш байхаар тэнгүү тэнд нэг хідэн эрвээх эргэлж байгаа мөрчлөө зарим нь тоохгүй шүү дээ. Илүү гоё юм урд нь үнэрч ийсэн болохоор гэдэг ч юм уу тийм гажиж судалгаа байхгүй юм. Тэгвэл үнэрэндээ л байд юм байна тий. Гоё даалгавчтай биш байх нь шүү. Гэтэл тэнд нэг царай муутай эрвээх байлаа гэж бодъё. Уул нь эрвээх нь хачин гоё л да. Гэтэ гаргадаг үнэр нь өөрөөсөө хичээгээд гоё үнэр гаргаж чаддгүй байг л дээ. Гэтэл эн чинь их амьтны хувьд их болсон 6 зүйл амьтдын нэгийн хувьд үр төлөөлдөг. Тэр их ээж болох мэдрэмжийг авахыг хүсэх нь жам ясны зүйл. Тэгэхээр яг зайл хэрэгэлдэг. Царай мууд буюу өөрөөсөө муухай үнэр ялгаруулдаг эрвээхээ нөгөө царайлаг буюу өөрөөсөө гоё үнэр ялгаруулдаг тэр эрвээхийн хажууд нь очиод тэр үнэрийг нь өөртөө шингээждэг. Тэгээд тэрийг гаргадаг. Болж штэ. Тэгээд дуудаж байгаа байхгүй. Тэнгүүт нь тэрэнд нь хууртаад нөгөөдөл чи ямар царайлаг эмхтэй гэдээ одоо ажигна штэ. Эр эрвээх болохоор нарийн салгаж чадалгүй гиндэж тэгээ эргүүлдэг тэгээд нэг удмуулдаг юм. Гачин байна. Тэг нэг үнэртэй усанд хоортож байгаа юм шиг л болж байна тий. Яг үнтэй. Зөйл авдраш шүү дээ. Бидний ертөнцид бас одоо бидний адил сони юм болох юм та. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгээд мянган найз амтны дэлгүүр маань ивент тэтгэж байгаа. Тэгэхээр мянган найз амтны дэлгүүр бол ингээ аль эртний л мянган найз хүмүүс ерөнхийдөө бас сайн мэднэ. За аль эртний гэдэг нь бол одоо тэр хэмжээгээрээ их туршлагатай болсон бүтээгдэхүүн бараа одоо энэ хоол зэрэгээ сонгохдоо одоо илүү туршлагатай л гэж миний зүгээс бол итгэж байгаа. Тэгээд одоо би өөрөө бас нөгөө муурандаа хоол авч өгөөд тэгээд аягүй сэтгэл хангалуун байгаа учраас бас танилцуулахад таатай байна. Чи ямар нэртэй нэх гоё нэртэй? Kitchen Flower гэдэг юм бүтээгдэхүүн байгаа. Компани бидний мянган найз л. Тийм мянган найз. Тэнийх гоё нэртэй. Мянган найз амтны дэлгүүр шүү дээ тий. Тэгээд эднийх бол одоо Kitchen Flower брендийн бүтээгдэхүүнүүдийг аль бие усны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэгээд ихэнх амтны хоолны агуулмж одоо сүүлийн үед бас нөгөө өнгө оруулагч, бодогч бодистой одоо янз бүрийн амтнд нэг тийм таатай биш гэх юм уу тий. Тийм бүтээгдэхүүнийг одоо өглөө гэж бодоход бид нар ч мэдэхгүй шүү дээ. Үнэртэй сайхан байна уу мэдэхгүй. Амтныхаа өмнөөс амсч мэдэхгүй болохоор өстой залбирал өгнө. Бидний тэжээвэр амтан бол одоо үр хөвгтөөс маань ялгаагүй хамгийн л одоо чанартай эрүүл мэндэд тустай ийм бүтээгдэхүүний өгөхийг хичээнэ. Тэгэд нөгөө амтд чинь юу идж уун төдий чинээгээр л одоо нөгөө урт наслах болон өвчлөл элдв асуудлаас бас адилхан сэргийлэгдэж байдаг. Тэгэхээр одоо бол энэ дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бас энэ сайн чанарын ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг хүнсээр дамжуулан авахыг зөвлөж байгаа юм байна. Тэгээ хооллох уснаар энэ green free гэх үр тариагүй сайн чанарын уураг хэрэглэгдэл нь дэлгэрээд байна. За энэхүү хоол нь бол ходоод гидсийг чочроохгүй, сайн чанарын тос, за махны уураг, хүнсний нарийн ногооноос гаргаж авсан нүрс усаар баялагтвал хүнээр бол ерөнхийдөө юм сувиллын хоолтой адил тэгсэн хэрнээ шимт хичээл маш сайтай, эрүүл хоол гэж хэлж болно. Тэгээ муур нохооныхоо хоолыг авах гэж байгаа хүмүүс маань одоо бүх үйлдвэр те наснаас үл хамааран бүх сонголт эднийд байгаа. За бүр тэрэн дундаа одоо энэ бөөр шийсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хоол гэж байгаа юм. Тэгээд одоо нэг зулцгануудад зориулсан хоолнууд байна. За тэгээд нэг янз бүрийн ховор үйлдвэрийн одоо амьттай хүмүүс чинь бас тухайн амьтандаа яг таарсан хоолоо олоход бас жоохон төвөгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн маань шууд эднийх рүү
зориорой гэж зөвлөж байна. Тэгээ хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь бид бүхэн зориулахыг хүсдэг. За холбогдох хуцсны дугаар нь 7749 88 93 55 88 гэсэн байна. Та бүхэн Facebook-ээрээ Kitchen Flower Mongolia гэдэг дагаад дэлгэрэнгүй мэдээллийг болон одоо асуух асуултыг бол бас шууд холбогдоорой. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа танай байгууллагт маш их баярлалаа. За манай амьтны ертөнцийг амьтны хоолнд ивэнтэнд гоё байгаа шүү дээ. За ирвэхэ. За тэгээд ирвэхэн алс хоолын үг дээдс нь далавчгүй байсан байгаа. Өгт байсан юм шиг. Тэ. Нэг тиймэрхүү юм байсан маа. Далавчны оронд тэдний нэг амьсгалын сүвийг нь хатаж одоо хуурайшаас хамгаалсан нэг юм сонин жижиг товгор ургацэг байсан маа. Нэг сонин ургацэг. Нэг үүшгэл юм байгаа гэсэн үг шүү дээ. Олон мянган жилийн турш эдгээр жижиг ургац нь аажмар ингээд томорсоор хагаад нисэх зөрөлттэй хальсан тийм далавч болон хувирсан юм байна л да. Сонин бод. Хэрэгтэй ургацэг байсан шүү. Харин тий. Тэнд ургацэг маань далавч болчихсон тий. Ирвэхэн гоо зөвслөнг мэдээж түүний далавчны хэлбэр өнгө болон хээ уулзан тодорхойлно. Ирвэхэн 2 хос нийт тийм 4 жигүүртэй. Далавчны гадаргуу нь хайрслаг бүтцтэй тийм үү. Ирвэхэн гайхамшигтай энэ гоо үзэсгэлэн олон төрлийн өнгө хэний нууц нь яг эдгээр хайрсанд нь оршоод байна. Яг тэр хайрс бүрийн өнгө бүтц болон одоо байрлал нь түүний тэр өнгө хэний өрмөц байдлыг тодорхойлоод байна. Харин хайрс нь өөрөө хувирсан үсээ. Хувирсан үсээ? Тий. За нэг төрлийн үсэл юм байна шүү дээ тийм үү. Үсний эстэй гэсэн үгээр бүтээгдсэн. Тэгэхээр нэг далавч дээр хайрсны тоо 1 сая. Тэгэхээр нэг далавч дээр тэр 1 сая одоо ухаан хайрс байгаа байхгүй. Хайрс гэдэг нь өсөлтөр юм хэлээд байгаа юм. Тийм үс шиг юм. Тэгээ эн чинь янз бүрээр байрлаж штэ. Тэнгүүд энэ хэсэг нь болохоор жоох улаан, энэ хэсэг нь ногоон, тэнгүүд жоох ийм хий. Ингээд амар гоё хий уул зүсгээд байгаа байхгүй. Тийм. Би бол одоо яг сайн санаж байна. Одоо еврейхийг барьж үтсэн хүмүүс бол бүгдээрээ бас сайн мэдэх бах. Ингээ харахаар нэг юм далавч нь үслэг юм шиг харагддээ штэ. Тэгээ хуруугаараа ингээр яг нүдний тэн шиг гэлтгансан гоё өнгө гарч ирээд тэгээд нүдэндээ ингээ төрөхтэй байсан. Тэрийг ер нь гэдэг хүүхд болчиход сонсч ивэл стат гэж болохгүй. Сохрын шүү баг тий. Үгүй тэнд бөөн бактери нь яг тэгээд насан туршдаа идэхээ гоё муухай харшилтай болно шүү. За тэгээд тэрий чинь харин ингээ томруулаад харах юм бол ингээд нэг бүр томруулаад харах юм бол харин тийм хайрснууд байгаа байхгүй жижиг тий. Тэгээд бутарч унаад байгаа байхгүй. За хайрсны өнгийг нь болохоор пигмент мэдээж бий болгоно тийм үү. Гэхдээ бас оптик гэрэл бий болгож. За харин энэ их сонирхолтой үзэгдэл нь те одоо бас. За пигмент нь бол ойлгомжтой. Хайрс өөрөө нөгөө меланин будагч агуулна л гэсэн үг шүү дээ. Харин оптик гэрлэн хайрс нь яа тэгэхээр халуун орны ирвэхэд илүү тааралдаг юм. Монгол тгээс. Цагаан гэрэл хуурна. Тэгэхээр яадаг олон янзын өнгийг бий болгоно. Тийм ичтэй те. За тэгтэл нөгөө тунгалаг өнгөгүй ирэх нь бас байгаа байхгүй. Тунгалаг. Яасан гэвэл тэдний хувьд далавчин дээрх нөгөө олон тооны хайрсаа эхний нислэлээр гээчт юм байна. Их сонио. Анх удаа нисэхтэй. Тэр хамаг гоё өнгөтэй болох боломжоо гээчт юм. Тэр хамаг хайрсаа гээчт юм байна. За. Тэгэхээр бид нар барих юм бол тэр нөгөө одоо нүдэндээ тэр түрхээдсэн амир юмнууд ч байхгүй гэсэн үг байхгүй. Тэгээд тунгалаг шилэн өнгөтэй болчдөг. Би тийм еврейх бол харж байгаагүй. Тий. Грета Ото гэдэг чи Нефалид овгийн нэг ирвэх байгаа. Тунгалаг ирвэхийн төрөлд байгаа. Манай одоо гомбоёг олж байгаа Грета Ото гэдэг. Тийм. Зүгээр сошиалор л харж байсан. Тий. За тэгэхээр өдөр болон шөнийн ихэнх хэрвэхээ жилд нэг л удаа өртөлөө үлдээдэг ба. Тэгэхээр нас бий гүйцэн ирвэхээ зөвхөн жилийн тодорхой үед л хэтгэн 7 хоног л ажиглагддаг. Тэгээд дараагийн жил хүртэл дахин харагдахгүй алга болдог ингээд. Тэдний үлдээсэн үр төлн тухайн төрлөөсөө хамаарат өндөг, агуултай, нэг хүүхэлтэй байдлаар өвлж штэ. Гэтэ төрлөө одоо нөгөө байж боломгүй шал өөр амтан болдог тийм гайхалтай. Жилд нэг удаа үрждэг ирвэхээ жилд нэг удаа шүү. Үрждэг ирвэхээ ихэвчлэн хүйтэн уур амьсгалтай хойд бүс нутагт ажиглагдана Монголд жишээ. Өмнө зүгт 2 ч юм уу 3 удаа өндөг гаргаж амждаг ирвэхэнд байгаа. Харин уулын бүсэд одоо амьдардаг ирвэхэнд гэж байгаа тийм. Ерөнхийдөө жилд нэг үрдэл гаргана. Уулын бүс гэх юм бол халуун орногч самаг. Бүр хүйтэн уур амьсгалтай бүс нутагт заримдаа бүр 2 жил дамжиж одоо бүрэн босралдаг.
ирвэхэ болдог. Тийм байгаа. Энэ жил өндөг байгаад дараа жил агуултай хүүхэлтэй болж байгаа. Тэгжээд одоо хойдын жил нь юу болдог? Ихэнх насаа нэг өтөвтөр байдлаар өнгөрөх юм байна л да тий. За тэгэхээр ирвэхэ хэд насалдаг вэ гэдэг асуултанд хариулахад өөрөө хийгүүлчих. Тийм бааз. Ирвэхэ гэж алийг нь хэлэх гэдэг. Даалгавчтай болсныг хэлэх юм уу? Эсвэл өндөг байсныг хэлэх юм уу гэд энэ зөв асуулт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ирвэхэ хэд насалдаг вэ гэхээр. Тэ? Тэгэхээр үүнд хариулахын тулд түүний амьдралын бүх үе шат буюу өндөгнөөс эхлээд өөхөх хүртэл нь хугацааг тоосч үзье. Эхээс мэдлсэн цагаас хойш толох байх таас тий. За тэгэхээр ирвэхэ амьдралын үндсэн үе шатууд. За эхлээд өндөг болж байгаа. Эхээс гарч ирнэ тийм үү? Дунджаар за нэг 7 хоног хүрэхгүй дээ баг. За үргэлжилж байгаа. За одоо ингэж хаад агуултай болж эхэлнэ. Агуултай байх үе өөх, шим тижэл, хэр хурдан хоримтлуулснаас хамаарат одоо нэг 10-аад хоног болж байгаа. За ингэж болоогүй энэ хүүхэлтэй болно одоо. Тэ? Хүүхэлтэй байх үе нь ойрцоогоор 1-7 хоног. За ингэ бодохоор нэг сар орчим болчихжээ. Хөгжлийн төгсгөл шатанд гоо үзэсгэлэнгийн төөл бас нэг ирвэхэ чинь бүрэн болсрон төрн тийм үү. Ихэнх зүйлийн ирвэхэ нас бий гүцээд тэгэхээр нэг 15-аас 20 хоног ихэнх яг ирвэхэнүүд. Тэгэхээр далавчтай ирвэхийг хэдүүлээ тооцсон бол нэг за 20 хоног гэж тооцох болно нэр. Нийт нас нь уу? Тэ. Тэгэхээр бүр өндөг мөндөгтэй байсныг бодвол энэ чинь бас урт болчиход байна л да. Тэ. Ямарсан далавчаа дэлгээд жигүүртэй болчиход бол 20 хоног чинь. Одоо энэ агуултайг бол нөгөө хүмүүс авч тэжээж мэжээдэг байхгүй. Тэр нэрхээ болтлох нөгөө тэр процессыг хардаг. Бид нар бол багтаа одоо ингээд нөгөө яг еврейхийн агуултайг зөндөө харж байсан байхгүй. Гэтэ еврейхи гэдэг нь мэдэхгүй. Энэ нэг арай өөр төрлийн нэг өтвэшүүл гэж бодоод идэвснээс тий. Гэхдээ хамаагүй хөөхөн одоо тэр нь мэдснээс хойш надаа энэ еврейхийн агуултайг бүр авч тэжээчмээр санагдаад. Тий. Тэгэхээр монголчуудын зарим нь урнаа шиг еврейхэ гэж ярина, зарим нь ирвэхэ гэж ярина. Сая урнаа бол хоёр янзаар хэллээ. Зөвч хэллээ, бурууч хэллээ. Хүүхдүүд багтаа еврейхэ гэж дуулдаг гэсэн юм уу? Гэхдээ эрвэхэ гэсэн шүү би. За эрвэхэ наслалтад тэгэхээр гэхдээ яг эн чинь яг тэр ингээд 25 наслнаа 25 оноо гэж болохгүй шүү дээ. Уур амьсгал, тухайн эрвэхийн тэр зүйлийнх нь онцлог, далавчны өнгөхөө хүртэл нөлөөлнө. Ерөнхийдөө хамгийн өнгөлөг, хамгийн тэр гоёмсог эрвэхэнүүд халуун уур амьсгалтай өвнөд бүс нутагт амьдрын мэдээж. Гэхдээ хойд бүсийн зарим эрвэхэ дараагийн үе шат руу шилжихэд тэр нөгөө шаардлагадах шим тижээлийг одоо хангалттай хуримтлуулах хүртлээ. Тийм үү? Агуултай хэвээр байх зохилгоотой мэдээж байна шүү дээ энэ чинь. Энэ чинь сэрүүн бүс бол хэцүү шүү дээ. Тэгэхээр чи нөгөө эрвэхэ болтлоо ингээд хангалттай одоо хоол тижээл юу гэдэг чи өөх мөхтэй болж иж тэр чин за одоо эрвэхэ болъё гэж хийдэж шүү дээ. Тэгэн шүү дээ. Тэр хангалттай шул энэ чи эрвэхэ биш агуултай чигээр байгаад иж болж байгаа байхгүй. Тэ? За ингээд хангалттай тижэл цуглуулмагцаа нөгөө хувирах явц нь эхэлж байгаа. Энэ тэдний төлжилт түр хойшилж дулаан улирал эрхийг хүлээдгээ гэсэн үг. Өмнө хэлсэн нөгөө 2 жил дамнан хөгжлийн үе шатааг үүсгэдэг нь яг үүнтэй холбоотой. За гэрийн тижээвэр ирэх бол нэг 7-аас 15 хоног амьдрна. 2009 онд NASA юунд гаргаж эрвэхийн хөгжилд одоо энэ дэлхийн орбит шүү дээ ингээд одоо тойрог зам хиймэл дагуулт дээр явдаг тойрог зам эрвэхэн хөгжилд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор сансарт хэсэг агуултай хөргөж агуултай туршилт амжилтолж бүх агуултай эрвэхэ болон хувирсан. Тэгэхээр сансарт татах хүчний нөлөөгүй орчинд амьдрах чадвартай нотолсон. Энэ бүр байж боломгүй. Би нэг урчаад бүр ухаалж унсан шүү дээ. 7 удаа. Үгүй ойлгохгүй юм чи. Харин яг үндээсээ ойлгохгүй юм. Хүн тэгээд яах юм? Тэгээд нэгэн төрт тэгээд бас адилхан орбиттэй үйл тэгэл хүн болох байлгүй те. Өгчих юм болов болохгүй шүү дээ. Болохгүй юу? Болохгүй. За. Мэдгүй. Тэгээд ер нь хүнд юм бэ нөө. Угаасаа сар болоход л хэцүүддэг ш те. Жирэмсэн ч болж болдгоо шүү дээ. Тэ. Нэг доороо байж явах хэрэгтэй юм дээш яваад. За энэ талаар бас гоё дэлгэрэнгүй нэвтрүүлэг хийх гэж байгаа юм аа. Тэг ирэх үйлрэлтэй шинэ үйлрэлт. За тэгэхээр эрвэхэн үндсэн хоол тижээл нь юу вэ те? Мэдээж хэрэг цэцгийн бал. Бас тижээлэг ургамлын шүүс. Тэдгэрийг нөгөө нарийн урт хушуугаараа шимж сорж авдаг. Хушуу нь өөрөө
хуйлж цагиргасан ингээд хэлбэртэйгээр ингэж сунж агшин цэцгийн тэр гүн хэсэгт хэлбэрхаан хүрдэ. Манайхан бүгд нүдэндээ харж байгаа хаа тэр шиг. Тэ нэг гоё ингээд нөгөө хүж ингээд яатсан юм шиг асаад нэг бүр хилцэн байдаг шиг. Тэ. Хэрв цэцгийн бал байхгүй бол яг ингээд хилээ мушруулдал орсон ч цэцгийн бал байхгүй бол ирвэхээ газар ч юм уу өвсөн дээр тогтсон усыг ингээд хүртдэг ба. Ирвэхээ амтлах мэдрэмж нь тэдний нөгөө хөл хошуу тэмтрүүл болон даалгавар дээр барилдаг гэсэн шүү дээ. Амтлах олон мэдрэхүйтэй болохоор амтыг тэгэхээр маш сайн ялгаж чаддаг гэсэн үг. Тиймээс энэ бас өөрт нь ашигтай. Яг л гашуун эсвэл тэр токсик хортой оромлыг хүртгэхээс сэргийлж чаддаг гэсэн үг. Зарим төрлийн ирвэхий амьдралынхаа турш бүр огт хоолдог ирвэхийж байгаа. Хоол иддэг вэ? Тий, бүр огт хооллохгүй. Нэг 20 тоног ч мод чинь тэгээд өгдөг. Яа тэгэхээр агуултай байх үедээ хуримтлуулсан тэр шимт хижээлээрээ насан туршдаа амьдэрдэг тийм ирвэхийнд байдаг. Аргагүй шүү дээ. Агуултай байхтай чи бүв бүдүү юм байгаа юм чи. Ер нь амар бүдүү ирвэхийнд байдаг шүү дээ. Бэлцгэнсэн. Мот гээд Австралид байдаг байхгүй. Одоо энэ хүний хоёр гар шиг юм. Тэгэд ингээд царайг нь харахаар за одоо өстө худлаа ирсүнд ингээд баг муур шиг харагддаг заяа. Тэгээ маш юм өвөрмөц бас юм нэг төрөл. Одоо би мот гэдгийг монголоор сайн хэлж мэдэхгүй байгаад байна. Ерөнхийний одоо тэр тэмтрүүл нь айгүй бас юм өвөрмөц гоё идэг. Маш олон салаатай юм байдаг тий. Хошуун одоо нүдэн гээд тэр мотуудын царай нь бол илүү юм тод ингээд арай жоохон бавгар болохоор бүр гоё харагддаг байхгүй тий. Дингийн ерөнхий чи бас шал өөр царайт. Тий. За тэгэхээр хөлөөрөө нөгөө зөв ургамлыг нөгөө амтлан таних чадвар нь тэр одоо им эрэхэд эрүүл тэжээлэг навч сонгоход их хэрэг болно. Энэ юунд хэрэгтэй хэр тийм эрүүл тэжээлэг навчин дотор өндгөө шахдаг байхгүй. Тэгэхээр энэ их чухал уцын амтлах мэдрэмж ийм өндөр байна. Энэ өөрийн төдийг одоо үр төлийнх нь аюулгүй байдлыг хангахад их чухал. Ирвэхэнүүд их сонин зөвхөн бал төдийг натрий давсаа нөхөхийн тулд амьтны ялгадас, шээс, сэгзэм бүр гүрвлийн нулимсыг хүртдэг. Сонин бац. Давсан туртайг нь ашиглан ирвэхээ судлаач тэднийг судлах зорилгоор нэгэн аргыг ашигладаг. Хэрв манайхан ч гэсэн ер нь юу байгаарай. Гоё ирвэхний зураг авъя гэвэл одоо маш анхааралтай сонсоорой. Амьтан судлаач энэ аргыг хэрэгэлдэг. Хүний шүлсийг өөрийнх нь шүлсийг гэсэн үг юм. Даавн чингээгээд газар тавьчих. Тэгэхээр ялангуяа халуун орны ирвэхийнд бол үнэхээр бүгд маш их цугларх болно. Энэ нөгөө шувууны сангас мэт харагдана эхлээд. Тэр нөгөө даавч нь. Тэгээ шүлсээ угаасаа ингээд нөгөө норгоцсон маш нөгөө даавга. Тэдгээрт агуулгадах нөгөө натрий болон бусад шимт хичээл бодис нь ирвэхийн үздийг тааламжтай байд юм байна. Ингэснээр судлаач тэдгээрийг ажиглаж нөгөө зураг авч судалгаах боломжтой болд. Энэ аргыг maaхан туршаад үзээрэй те. За тэгэхээр эн чинь бүр цаашаа бүр хачин болсон. Нөгөө давс чинь. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад амар гоё юм. За нэвтрүүлгийн маань хоёр дахь хамтран ажиллагчаар Монголын ажлын байрны үндэсний платформ Зангаа цэгийн маань ажиллаж байгаа. Одоо ихэнх хүмүүсийн амьдрал бас Зангаа цэгийн мэнтэй холбогдсон байдаг болов уу гэж бодож байна. Одоо Монголын хамгийн их ажлын байртай за одоо Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ыг хангаж ажиллаж байдаг ийм том компани юм байна. Тий, одоо энэ юу гэсэн үг гэхээр хаана ажил хайж ин тий эсвэл тэр хүмүүст хэрэгтэй яг газар авах ажил хайж байгаа. Гэтэл бас ажилтан тий мундаг чадварлаг болсон үчи авах байгаа бас газрууд хамгийн хэрэгтэй газар Зангаа болчиход Зангаа тэгэхээр гүүрний нэг талд нь ажил олгогч, гүүрний нөгөө талд нь ажилтан байна. Энэ хоёр хоорондоо уулзж иж тий энэ нөгөө талд нь бөөн ажиллах хүчнээс хамгийн чадварлаг авах нь энэ компаниудын одоо толгойн өвчин тийм үү. Тэгтэл бас өөрийнх нь чадрын хэмжээндээ гоё өндөр цалин авах нь энэ ажилтны бас толгойн өвчин. Энэ хоёрыг яг уулзуулж байгаа яг цэг нь тэр гүүр нь Зангаа байхгүй. Харин яг үнэн. Би бас өөрийгөө ингээд тун аятайхан том компаниуд танилцуулмаар байна те. Тэгэхээр эднийд бол одоо Монголын томоохон гэсэн бүхий л одоо компаниуд бас байдаг нь маш гоё даваа талтай байдаг. Тэгээ эднийх чинь нөгөө дан ганц ажлын байр гэлтгүй бас олон юм үйл ажиллагаануудыг бас явуулт юм билээ штэ. Одоо нөгөө аппликейшнаараа сургалтын платформ, аудио номын сан, B2B буюу одоо бизнес платформ, байгууллагын танхимын сургалт, за цалин үйлчлийн судалгаа зэрэг одоо маш олон юм бас үйл ажиллагаануудыг явуулдаг юм билээ. Та бүхэн маань ороод харуул. Би одоо сүүлийн үед бас энэ аудио номуудыг их сонсож байгаа. Англиар бол монгол хэлтэйгээр байт юм байлээ. Тийм. За би бас дуусгаас нэг юм заавал хэлмээр санагдав. Их гоё эцэснүүд байгаа.
45-аас дээш насны гэдэг англи руу норчвол 45-аас дээш насны хүмүүс зөрсөн ажлын байрнууд тэнд байгаа. Харин наач өстө гоё юм тий. Тий. Хөгжлийн бэрхшээлд иргэдэд зориулсан зэс хүртэл байна. Энд 8 чухал. Чухал. Тий. Тэгэхээр Зангагийн хамт олондоо цаашдаа тийм буянтай энэ нуган байгуулга байхгүй. Маш хүртээмжтэй байгаад байна тий. Тэр нь их гоё юм. За та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За нөгөө давстай холбоотой юм. Миннесотагийн их сургуулиас энэ гадаад их сургуулиуд их гоё эрдэм шинжилгээний ажлыг заавал маш ихээр хийнэ. Ер нь их сургууль гэдэг чинь 50% нь оюутны газар, 50% нь судалгааны газар байхгүй. Манай энэ баланс алдагчаа та. Энэ завшааны бүр яг алдалгүй эхэлж. Харин энэ багш нарын буруу шүү. Энэ сургуулийн бодлогын буруу. Төр засгийн буруу. Шинжилгээ ухаанда дунджаар улсууд 2% нийт төсвийн 2% шингээдэг байхгүй. Тэгэхэд манайх 1% биш. 0.1 биш. 0.2 биш. 0.101 биш. 0.102%-ийг шинжилгээ ухаанд өгдөг шүү дээ. Монгол улс. Ийм гутамшигтай улс төрчд байгаа болохоор манай шинжилгээ ухаанд хэн мэдэх хөгжихгүй байхгүй. Тэгэхдээ нэг аливаа улсын хөгжлийг шинжилгээ ухаанд оруулж байгаа хөрөнгө оруулалтаар нь бас хэмждэг. Тийм тал бас байдаг. Америк хөгжиж байгаа шалтгаан чинь одоо ингээд шинжилгээ ухаанд маш их мөнгө хийж дээ. Жишээ нэг л ярих чинь Миннесотагийн сургууль гэлээ. Давс эрвээхийн холбоог судалсан байна. За тэрийг товчхон танилцуул. Өвөл гулгай халтаргаан сэргийлж цацдаг давс хаашаа ч юм алга болоод байдаггүй. Харин зам дагуух хөрсөн чингэн экосистемийн гинжин хэлхэнд нэвтрэн аялдаг болохыг тогтоосон байна. Ингээд зам дагуу ургадаг ургамлыг шинжилж үзсэн чинь наатрийн хэмжээ мэдээж өндөр гарна. Улмаар судалгаагаа улам лавшруулан эдгээр ургамлын балыг хүрсэн эрвээхээ бусдаасаа биеэр том, бусдаасаа булчин сайн, бусдаасаа тархины хөгжилд их байгаа нь батлагдсан. Давс их чухал байдаг байна тий. Гэвч тэгэхээр давс их мундаг юм гээд давсны хэмжээг нь өчүүгэн төдийн нэмэх төдийд л эрвээхийн эдийн дийлэнх нь наатрид хордон бүхэж байсан. Яг л баланс нь тааруулах хэрэгтэй. Гэтэ давс үнэхээр хэрэгтэй байт юм. Тэгэхээр замбрааг засаж байгаа давс үнэн хэрэгтэй экосистем тэр дундаа эрвээхэд аюултай болохыг энэ судалгаа бас нэг талаар баталж байгаа. Сонин бааз. Сонин байт. За тэгэхээр бүх эрвээхийг тийм дүлгөөн хөөрдөм амт гэж бодож байвал их буруу шүү. Эрвээхийн ертөнцөөс нэгэн сонирхолтой баримтыг үргэе. Жишээ нь Финисека Таркунис гэдэг энэ зүйлийг авч үзье л да. Энэ эрвээхээ хойд Америкт амьдардаг. Өндгөө болохоор бөөгнсөн ургамлын дунд биш. Бөөгнсөн ургамлын бөөсөн дунд тавьдаг. Бөөсөн дунд. За тэгэхээр ингэснээр агуулдаа нь өсөхдөө эдгээр бөөсүүдийг эдэж заримдаа бүр үгсэн тэр нөгөө бөөсөөр ингээд хан босгож өөрийгөө хамгаалдаг. Амар гоц. Хүний гавлиасаар ингээд тий хашаа ирчээд өөрөө дунд нь сууж явах тийм адилхан байхгүй. Харин тий. Үүний улмаас Финисека Таркунисыг англиар harvester буюу ургац хураагч, комбайн ч юм уу тийм нэрлэдэг. Амар гоцтой. Тий. Одоо ч хоол хүнсэн дээр нь очиод төрчихнэ шүү дээ тий. Бас ухаалгал нэг тий. Бас нэг цэнхэр овг ирэх байгаа. Өндгөө нөгөө шоргоолжинд итгэн даатгадаг. Тэ? Агуулдаагаас онцгой бодис ялгарч байгаа эхлээд. Агуулдаагаас энэ бодис шоргоолж чиг бүр ухаан мэдрэлийн алдтал татна. Шоргоолж энэ үнэрт бүр байж чадна. Маш туртай. Зөвөр арх харсан архичин шиг. Яг бүр ингэж солиор нь бүр. Тийм. За наад дэш нэг засвар гэдгийг тэр агуулдаа зүгээр ингээ явж ангуудаа шоргоочтой таарад тэр зүгийн бал шиг тэр англин үнэртэй тэр зүйлээ гаргаж тэг солиоруулдаг. Зориудаар одоо шоргоолч хүлээж штт тий. Тэгэн гут нөгөө шоргоолч чинь ухаан мэдрэлээ ингээ алдаад нөгөө одоо агуултайд бараг дурлаад гэх юм уу тий. Тэгэн гут манай агуултаа болохоор ингээ өөрөөсөө хатан шоргоолчтны авралын ингээ аврал хайж байгаа чимийг өөрөөсөө гаргадаг байхгүй. Түнхт нөгөө шоргоолч чинь яагаад ч одоо зүүн сунгаараа нөгөө нэг хатан ихийнх нь хоолоогоор авраач гэд одоо хэлээд нь шүү дээ нэг яснаа тий. Түнхт нөгөөтгий чи барьж авангуудаа үүрэндээ ингээ хаваачдаг. Нөгөөх шоргоолж ухаан мэдрэлээ алдсан байж ижээ. Гэтэл нөгөө үүрэндээ шоргоолж нэг хэрхэн хүлээж авах вэ? Өөр тэр хар мянган шоргоолч чинь ер нь бол эрвэх агуултагч иддэг байхгүй юу? Гэтэл нөгөө хатан шоргоолчиг дуурайд байгаа агуултаг хараад бүгдээрээ хатан мэт ингээ хайрлаад оруулаад орхичдаг. Тэгээд нөгөө жижигхэн юм нэг үрчээсэн одоо нэг өчиг агуултай тийшээ орж байгаа штэ. Гэтэл
шоргоолжны нөгөө нэг үр зулцаг гэдэг нэг цагаан будаа шиг юмнууд байдаг шүү дээ. Тэр чинь өстэй зүгээр хангалттай хэмжээгээр зүгээр л хүнсэн дотор ингээ ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгээ баруун солгоогүй өдөр шөнөгүй идээд 7 хоногийн дотор байгаа хэмжээнээсээ 100 дахин том. Яг нөгөө дүүн киноны эсрэг дүрийн нөгөө нэг аамрын юм нэг амтан байдэн штэ. Яг тэрэн шиг муухай царайтай маш бүдүүн бүр итгэмээргүй заяа анх тийшээ орохдоо ямар байлаа чи гэдэг шиг барыг буцаж багтахааргүй ийм дарвайсан том цагаан бүдүүн өчөг юм болоод тэгээд нөгөөдөг чинь бүх шимт хэжээлээ ингэж авдаг байгалийн юм зайл байгаа байхгүй. Тэгээд одоо тэр чинь үр хөвгтүүдийг идж жагаад тэр эцэгхнэр нь түүнийг шүтсэн хэвээр байгаа штэ. Тийм барыг бүх агуултайг нь идж байгаа. Тэ. Одоо нөгөө маанх нөгөө өвөө эмийг нь алчаад хахад л нөгөө алуурч нь тэ бид нар нөгөө шүтдэг шиг л байхгүй. Тийм. Ихсэн тэ. Тийм. Тэгээд хүний нийгэмд яг тэгж тайлбарлах гараа бастай. Бид нар чинь 30 мянган хүн алуурчаал тэр мө алуурчныг бөөнөр шүтэл одоо хүртэл тэрийг шүтдэг хүмүүс байж л идэв чинь тэрнтэй адилхан. Яаж толгоо нэрхэхээрээ тий тэр нүдний цэцгүй мэт хайрладаг үр зулцгын бүгдийг идчих яах чинь харилсаар л байгаад бүр нөгөөтг чинь ингээд том болоод бүр нас бий гүцэн эрвэхээ болоод нөгөө үрнээс нь гарч байгаа байхгүй. Тий. Бүр эн чинь бүр нас бий гүцэд байдал бүр заримдаа бүр хурцсан л болж байгаа. Жишээ нь Adiloptipa nullifera гэдэг төрөл эрвэхээ боломгцоо өөрийг нөгөө асарсан шоргоолжны нөгөө хоолыг идчихсэн бол одоо өөртөө зооглож гэлтэй. Бүр юм махчин ирэх байхгүй. Миний саяхан ярьсан болохоор өчтэй тийм махчин ирэх маш цөөхөн байдаг. Түүний нэг нь одоо би яг төрөл зүйлийнх нэрийг хэлчихлээ та бүхэн сонирхож байвал Fingaris arion гэд нэртэй. Тэгээ large blue butterfly гэж бас нэрлэдэг юм байна. Тий. Adiloptipa nullifera шүү дээ. Maaхан тэгээд яг миний зөвхөн юугаар энэ ч нөө латин болохоор бид нар яаж уншихыг мэдэхгүй шүү дээ. Тий. Эрвэхийн ертөнцид бас ховор бас үзэгддэг. Тэгсэн ирнэ бас юм гайхалтай үзэгдэл. За эрвэхэнд шувуу, гүрүүл, аалз гэдэл түүнийг ижээ болох гэсэн дайсан маш олон шүү дээ. Сарсан баг бахаа тий. Тийм ээ. Эрвэхэд дайсан дөхөж ирсэн тохиолдолд толгоогоо хамгаалж далавчаа золионд гарахыг илүүд үздэг. Сэмэрсэн далавчтайгаа яаж хийж байгаад уучраа олж болно шүү дээ. Толгоогүй бол яах вэ? Энэ амьдрал дуусаа. За тэгэхээр энд байгаль их бурхан гэдэг нь тий байгаль их өөрөө бурхан гэдэг нь хамгийн гой баталгаа нь тэнгууд толгоогоо идүүлэхгүй тулд хуурамч толгой бий болгосон. Тэр нь юу вэ? Далавчин дээр нь толгой мэд толб байдаг тийм ч шүү дээ. Тэ? Тийм үү. Тэ. Бид нар болохоор нүд мүд юм шиг харддаг шүү дээ. Энд чинь нөгөө эрвэхийг идэгчдэд бол тэр чинь толгой шиг харагдаад тэрийг нэгдчихдэг байхгүй. Толгойг жандуураад. Гоё яац. Тий. Гоё юм байна. Чи нөгөө хуурм эхлэх бүхэл амьтанд байдаг бүхэлч байхтай бас хэсэг бүлэг амьтад байдаг аргынх нэг нь байж таарах гэж тий. Одоо нэрвэхийн энэ гоё өнгө яг ямар учиртай өнгө вэ гэхээр байгаль эхийн амьд үлдэх хамгийн сүүлийн эволюцийн одоо тэр өнгө байхгүй юу. Одоо эрвэхийнүүд жишээлбэл эрвэхээ бусад амьтад эрвэхийг чинь бас өөр өнгөөр харж байгаа шүү дээ. Тэр чинь би энийг харахтаа бид нар ч л нөгөө нэг зөвхөн 3 өнгөн дээр тулгуурлаж харж байгаа югаараа ингэж харж байгаа болохоос эдний ертөнц бол бас шаал өөр байгаа. Тий. Зарим эрвэхээ дайснаа хороор хордуулж сөнөөдөг бүр. Гэтэ эрвэхээ өөрөө хор ялгаруулад байна гэсэн үг бишээ. Тэд хороо урамлаас авч байгаа мэдээж урамлаас авна тийм үү. Хэрэгтэй мөчөд дайсанд ашиглаж байгаа зүгээр. Жишээлбэл монарх гэдэг эрвэхээ байгаа. Milk weed гэдэг урамлын хорт бодисыг ашиглан шувуудын хувьд өөрийгөө амтгүй хоол болгон хувиргаад. Шувуудын хувьд намаа гэдэг юм бол амтгүй шүү гэдэг. Тий. Нэг амтгүй амттай сууж идэг байна шүү дээ өөр. Эрвэхэд бас нэгэн төрлийн зэвсэг байгаа. Зарим төрлийн эрвэхэн авгалдаад тусгай тийм булчирхай байдаг. Энэ булчирхай нь улбар шар өнгийн тийм нэг сэртэн хэлбэртэй юм байна. Аюул ойртоход авгалдаа энэ булчирхайг биенээсээ гаргаж ирээд маш эвгүй үнээр ялгаруулна. Энэ аалз маалз мэтийн амьтдыг үргэн. Харин шоргоолж мэтийн амьтдыг бүр алж орхих тийм ухаан шүү дээ. Бүр ойрсон шоргоолж зүгээр үнэр нь шууд үхэн. Ямар мундаг зэвсэгтэй юм тий. За манай их оронд 1000 орчим зүйлийн эрвэхээ бий. Монгол орны хамгийн том эрвэхээ бол папиллон буюу тогсон нүдэн эрвэхээ гэж байгаа. Ойд хээрийн бүсээр хамгийн түгээмэлд харах хэвээр нь болохоор од цагаан эрвэхээ. Биеийн хэмжээ болон далавчны хэмжээ харилцан адилгүй. Тогсон нүдэд бүгэг зэрэг одоо төрлийн эрвэхүүдийн далавчны дэлгэмлэл нь ингээд 30 гаруй см хүрдэг юм том.
Тийм том бастай тий. юм манай. Үгүй 30 энэ юу 30 одоо солиорч 3 юм мэдгүй. За тийм бах уу. За. Хэвэн гэд ирвэх байгаа. Жижигхэн 3 мм. Одод ирвэхээ юу лээ нэр хэд болчоо. Би нэг буруу таарчиж. Одод ирвэхээ далавчаа дэлгэс үед хамгийн гоё хэнцэр. Тэгээ далавчны дэлгэмэл нь чинь нэг 7-9 см үрж. Нэг төөмөг тий. Тийм иймэрхүү ирвэхээ бол харчихсан. Ирвэхээ. Ирвэхээ. Ирвэх. Өсөг сураг байхдаа угаасаа эврэхийг хэлээ сурчгаар ингээ хүн суучаад байдаг намайг уучлаарай. Эрвэхэл гэдэг ах шиг байх өөртөө болохоор. Эвхээрэ гэдэг хүүхдэд Монгол оронд үзэсгэлэнтэй эрвэхээс гадна хортой бас тийм эрвэхэ байгаа. Монгол улс нийт ер нь 737 зүйл хөнөөлт тийм шавьж танигдсанаас Сибирийн хүр эрвэхэ эргэн тойрондоо 100 км нүүдэлдэг. Нахайлж буй моддын шилмүүсээр хоолдог. Эдэж гимтээс мод бүрээс хүүтгэнд ороотуулдаг ийм муухай эрвэхэ байна. Яг муухай ч явахтай тэгэл энэ чинь нэг байгальд ер нь муу юм гэж байхгүй л тий. Энэ ямар нэгэн л зүйл болж байгаа тий. Гэтэ хитрхээр угаас нэг ашиггүй болчихно л даа үдээж байна. Усаас нэгцэн арга хэмжээ авч агаараас хор цацж байгаа боловч ойн хөнөөл хавраас хаварт нэмэгдээл байна. Дамжсан мод бүрийнхээ ургалтыг дороотуулж дахин үүрлэж эдээршилдэг тэр нэг Сибирийн хүр ирвэхээ цаашид хэд олширч моддыг бүр тэ маш том аюулд оруулах магадaltaй байгааг судлаач онцлон анхааруулж. За тэгэхээр ирвэхийг хичнээн гоё сайхан ч гэсэн. Тэ энэ нөгөө дэлхийн аюултай бас төрөл зөвлөн байдаг юм. Тэ дэлхийн нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөслөд эднэрх аюултай юмтай болж магадгүй. Одоо нөгөө жазанд хийсэн юм гоё цох мох эврэхээ үйдэн штэ зардаг. Эрвэхээ очлаарай. Тэгсэн чинь одоо нэг 15-аад орчим юм уу 10-аад орчим юм ховор төрлийн цох болон эрвэхээ маш үнэтэй заяа. 300 мянга. 400 мянга. Тэгэл дээшээ. Тэгээ тоон хэсэгт тусмаа ингээд нөгөө төрөл зүйл нь бас их ховорих болгонгуудаа бас илүү үнэтэй. Тэгээ би бодж лээс. За нөгөө багадаа хэрвээ нөгөө эврэхийг баахан барьж аваад эмээ амтны үр яхсан бас мөнгө олж ингэж болох юм байна гэд. Би яг мөнгө олё гээгүү ерөн зүгээр гэртээ ингэж тавьмаар байсан байгаа даа. Тавьмаар байгаа бас амтны ертөнцийн хөдөлгч юм байна гэдэг шиг. Тэгэхээр сонирхолж хэлсэн. Тий. Гэхдээ нөгөөх нь улаан номд байдаг нөгөө эврэхий ч нэг юм бол тэгээд димэн шүү дээ. За. За дуусна мэдээлнэ. Дуусна миний дүү гэж. За нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тавтай үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Монголын ажлын байрны үндэсний платформ Зангацэг гэмээр болон мянган найз амтны дэлгүүр маань нэвтрүүлгийн маань ивентдгээ ажиллаа. Эрвэхийний тухай ярихад гэж ягаад ч юм бэ гоё зуны мэдрэмж юм хөнгөн баярын мэдрэмж төрдөг юм байна их сонин. За тэгээд үзэг сонсогчд маань бас тэг санагдсан болов яасан бол нэвтрүүлэг маань НТV болоод өндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ дараагийнхаа бас нэгэн сонирхолтой амтнаар эргүү олцгаая. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаагийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.